Сайн бацгаана уу? Элен Ароног TV байна. Хувийн шалтгааны улмаас бичлэг хийлгүү бодлоо. Энэ удаагийнхаа бичлэг дээр өмнөх боол хийлгэж болох Таносын комик мөн киноны түүх болон баримтуудын талаар ярихаар бэлдсэн байна. За харин одоо лайк болон саба дараад видеонд орцгоё. Fine. I'll do it myself. Танаас наах 1973 онд зохиолч артист Jim Starlin-ийн бүтээсэн дүр бөгөөд хамгийн анхтай Invincible Iron Man дугаар 55 дээр танилцуулагдсан билээ. Өдгөө зөвхөн MCU Universe биш, Marvel Universe-ийн хамгийн нөлөө бүхий эсрэг дүр мөнөөсөө мөн Marvel Universe-с гадуурх бүх цаг үеийн эсрэг дүрүүдтэй ч гэсэн топ 10-т орох тийм л дүр. За шууд комикуудаас нь яриад эхлэе. Thanos-ын төрсөн гараг бол Санжир гарагийн дагуу Titan гэдэг ерөнхийдөө сар гэсэн үг. Titan дээр төрсөн байдаг. Thanos-ын төрөлхийн Deviant гэнтэй төрсөн бөгөөд энэ маш ховор, нийлээгээ арьс болон балмад үр дүрхтэй байдаг. Түүний ээж Suisan Thanos-ын нүднээс түүнийг зөвхөн хөл болон сүүрэл авчрахыг нь мэдсэн даруйда шууд мэс заслын утгаар алах гэж оролцсон байдаг. Харин түүнийг Thanos-ын эцэг болон эмчнэр зогсоож ээжийг нь сэтгсэн эмнэлэг рүү явуулдаг. Thanos-ын төрөх үйл явц нь ийм л драматик байсан. Харин одоо өсвөр нас. Titan гарагийн хүмүүс Thanos-ыг гадны хүмүүст үздэг байсан. Titan гараг дээр өсөж томрох үедээ бусдаас арай өөрөөр сэтгэж бие физиолог болон өөрийн сонирч байдлаараа ер нь л бусдаас ялгардаг байсан. Нэг өдөр Thanos үл мэд охинтой танилцсан. Тэр охин түүнийг нууцаагууд урьдаг. Thanos эдэн найзуудыгаа дагуулад дуугаагод очоод дотор нь явх үеэр газар цөмөрч Thanos-ын найзууд чулуунд аруулж хацдаг. Thanos жахуудаа найзуудыгаа аврах гээд газрыг хэдэн өдрөөр ухсан боловч түүний олж харсан зүйл нь авраг гүрвлүүд түүний найзуудыг амьдаар нийтсэн байсан байдаг. Гэнэт Thanos чи нөгөө үл мэдэх охин гарч ирээд Thanost чи найзуудынхаа хөшөөг авах ёстой. Хэрвээ найзуудтай хайртай байсан бол гэж хэлсэн. Харин Thanos бүх гүрвлүүдийг алаад зарим хэсгийг нь авч судалж эхэлдэг. Энэ бол зөвхөн галзуу Titan-ы эхлэл шүү. Fine. I'll do it myself. Thanos-ын залуу нас. Цаг хугацаа өнгөрөх тусам тоолж баршгүй олон тулаан болон аллах хийж үхэгсдийн биеийг судалсаар байсан. Түүний хогшдын дунд нь ээж нь хүртэл багтдаг. Энэ бүгд шинжлэх ухаан болон мэдлэгийн төлөө хийж байсан юм шиг боловч яг үндэ агуу таарсан тэр нэг охин зэтгэл төрүүлэхийн тулд хийж байсан зүйлс байдаг. Тэр агуу таарсан охин хэн байсан бэ гэвэл хүн дүрстэй хэдийч шууд утгаараа Marvel Universe-ийн өхөл байсан юм. Өөрөөр хэлбэл яг л DC Universe-ийн Endless гэр бүлийн зүү татархал гэдэг шиг оюун ухаанд бийтсэн дүр нь байсан гэсэн үг өхлийн. Тэр цагаас хойш Thanos хориотой мэдлэг болон харанхуй шинжлэх ухааныг эрчимтэй суулж гисэн байдаг. Мөн өөрийнх нь биеийн хүч болон оюун ухаан нь зогсолтгүй сайжирсаар байсан. Thanos маш олон хэмжээний бослогыг дарж аллага үлдсэн хэдий ч энэ хангалтгүй байсан тул Infinity Stone-уудыг цуглуулж хагас оршихуйг үгүй хийж орчлын ертөнцид тэнцвэрийг авчрах гэсэн зорилгын ард юу байгааг нь хинч гадарлаагүй. Түүний хүч чадлыг эрэлхийлэх хүсэл эрмэлзсэн түүний орчлын ертөнцийн хамгийн хүчирхэг амьд нэг нь болгосон бөгөөд түүнд галзуу Titan гэдэг очин эрх нөхцөл нь болсон байдаг. Яг үүндээ бүх юмний цаанд хүч чадлыг эрэлхийлэх биш, үхлийг өөртөө дурлуулах хайрын төлөөх үйлдэл байсан байж таарад байгаа юм. За харин одоо Thanos-ын комик фактуудын талаар яриад явъя. Thanos гэдэг нэр нь Грекийн намын үхлийн бурхан Thanatos-оос санаа авсан нэр юм. Комик дээрх Thanos, кинон дээрх Thanos-оос хайгуу батбах бөгөөд бүх төрлийн бэртэл гэмтэл дэсвэртэй мөн ямар ч хор нөлөөлөхгүй тархлаатай байдаг. Хамгийн чухал кинон дээр гараагүй чадвар нь гэвэл телепат чадвар байдаг. Харин түүний комик болон кинон дээрх хамгийн хүчирхэг хөлбөр нь Astral Regulator Thanos юм. Astral Regulator нь Infinity Stone-оос илүү хүчний үсвэр бөгөөд One Above All буюу Marvel Universe-ийн бүтээгч борхны бүтээл бөгөөд мультиверс хоорондоо мөргөлдөж сүрхээс сэргийлдэг нэг гэсэндээ хамгаалдаг зүйл юм. Маш нууцс гадна энгийн амьд зүйлс шууд үнс болж үхэх аюултай солирын одон дотор хадгалагддаг. Thanos Astral Regulator-ыг өөрийн болгох гэж бараг л үнс болдог. Дөнгөж өөрийн болгосон даруйда хатагтай үхлийн ертөнцид очиж Astral Regulator-оор түүнийг сорж өөртөөгөө нэгтгэж авдаг. Ингэснээр Thanos өөрөө үхэл болдог. Токсик байгааз. Мөн бусад космик бурхтын хүчийг эхнээс нь сорж өөртөө нэгтгэж эхэлдэг. Үүнд Galactus, Stranger, Woman Summon-ы бурхан гэх мэт бүх космик бурхтыг сордог. Түүний сүүлийн учраанууд нь Eternity болон Infinity 2 байсан. Маш том космик тулаан болж тэднийг ч гэсэн яалж өөртөө сорж нэгтгэснээр Thanos-ны ертөнцийн бодит байдал болон бүх зүйл нь болдог. Энэ бүх зүйлсийг өөрт нэрийдэн өөрийнх нь хөлбөрт бүх цаг үе зааж өгч зааварсаар байсан. Thanos мультиверсийг тэлэлт сүрлээс сэргийлдэг маш чухал зүйлийг сорсон болохоор бүх мультиверс аюулд орж эхэлдэг. Энэ бүгдийг Living Tribunal One Above All мэдээлэлж хүргэдэг. One Above All хүртэл аюултай байсан байж таарна. Thanos хамгийн сүүлийн учраа нь Living Tribunal байсан. Мэдээж түүнийг дийлж өөртөө нэгтгэснээр өөрийн ирээдүйн Thanos-тай яг адилхан хүчтэй болдог. Комикийн төгсгөл дөнгөрсөн болон одоо цагийн Thanos бие биедээ уусаж нэгдснээр Astral Regulator Thanos болдог. Хэн мэдэх вэ? One Above All-ыг сорсон байж магадгүй, эсвэл One Above All өөрийг нь зөрүүлээд снапдсан байж магадгүй. Ямар ч байсан ийм комик.
Өөр Thanos-ын комик дээрх фактууд гэвэл настай эмгэнийг зам хөдлөн гаргахтан тусалдаг. Мөн Marvel DC-ийн crossover комик дээр Darkseid-тэй нэг удаа таарч байсан. Уг хоёр дүрийг хоорондоо адилхан гэж авч хэлэлцэж ер нь ярилцдаг. Thanos Darkseid-ийн хүчийг их сонирхсан байдаг. Харин Darkseid түүнийг өөрийнх нь ядмагдуухан нэг хөлбөр байна даа гэж бодоод үл өшөөдөг. Thanos-ын бас нэг зовдсон комик. Дэвидийн харт харсан төрсөн өдрүүд. Яагаад ч юм бэ, ямар токсик заан хөдөлсөн Дэвид гэх энгийн хүүхдийн амьдралыг сөөрүүлэхээр шийддэг. Нэг насны төрсөн өдрөөр нь удаж байхад нөмөрч байсан зүйлийг нь байн дахин хуулж авч шүнжин уйлуулдаг. 5 насны төрсөн өдрөөр нь аавыг нь машины осолд оруулж хөнөөдөг. 16 насны төрсөн өдрийн өглөө нь найз охин руу онцгой мессеж бичиж салгадаг. 21 насны төрсөн өдрөөр нь ирсэн найзуудынх нь уух юмд нь хор иж хордуулаад Дэвидийг битгий уу гэж хэлдэг. 25 насны төрсөн өдрөөр нь түүний төгссөн сургуулийг шатааж бэлэг барьдаг. 27 насны төрсөн өдрөөр нь Дэвид Thanos-ыг ажлаас нь халуулсан гэж бодсон боловч үнэндээ муурыг нь алсан байсан. 30 насны төрсөн өдрөөр нь тэр ирээгүй. Ягаад гэвэл зурагтаар Avengers түүнийг дийсэн тухай гарч байсан. 31 насны төрсөн өдрөөр бөөн тогтолтой байсан боловч гэрийнхээ гадаа гарч ирэхэд гадаа нь барбекю хийгээд төрсөн өдрийг нь өнцөн дуучлаар ахиж ийм зүйл болохгүйгээ зогсож байсан. Тэгээд гэрийнх нь эргэн тойрондох бүх газрыг нь устгасан. 45 насны төрсөн өдрөөр нь ирэхэд Дэвид амьдралд бууж өгсөн байдалтай байдаг. Thanos-оос яагаад гэдгийг нь асуухад дараа жил уулзъя гэж хэлээд Дэврийг нэвтэлж гэрийг нь усанд автуулдаг. Ийм л богинохон Thanos-ын бас нэг токсик бяцхан комик байдаг. За харин одоо MCU болон Thanos. I'll do it myself. Түүний кинон дээрх хувилбар болон фактуудын талаар ярих цаг болсон байна. Avengers Endgame-ийн эхлэлээр үгснээс хойш нийт 8 удаа үгсэн байдаг. Тэдгээр ихэнх нь What If зурвал дээр гарсан. Комик дээрх Thanos-ыг бодох юм бол илүү гүн ухааны, зорилгодоо үнэнч, хэлсэндээ үрдэг тийм дүр. Infinity War дээр Captain America түүний гарыг хаах үед гайхсан царай гаргадаг хэсэг байдаг. Шалтгаан гэвэл Soul Stone-ы хүчээр Ахмад Америкийн өнгөрсөн амьдралыг харсан гэж би ер нь бол боддог. Комик дээр хүртэл энэ үйл явдалтай яг төстэй үйл явдал тохиолдож байсан. Тийм болохоор би энэ Dior-ыг ерөөхдөө итгэх талтай байдаг. Мөн өөр кинон дээрх фактуудаас гэвэл Infinity Stone авахд тус болсон Avenger-уудыг амьд үлдээсэн байдаг. Жишээлбэл Space Stone авахд Thor-ыг амьд үлдээсэн, Soul Stone авахд Wanda-г амьд үлдээсэн, Time Stone авахд Tony Stark-ыг гэх мэтчлэн чулууг эзэмшиж байсан эзэмшигчд нь үхэж бос осон дөрүүд нь амьд үлдсэн байдаг. Бас нэг сонирхолтой кинон дээр хэний ч анзаараагүй фактуудын нэг бол Endgame дээр Thor-ын довтлогооныг хамгаалах биш, харин Iron Man-ыг голоор нь хуваах гэж байсан. Учир нь комик дээр Thanos Iron Man-ыг яг тэгж голоор нь хуваадаг. Өөр бусад баримтуудын талаар гэх юм бол Thanos-ийн хувьд ерөнхийдөө Avengers шиг тийм бүрэлдэхүүн багтай ч гэх юм уу маш олон удаа толж исэн байж таарна. Маш олон бослогыг дарж байсан болоод орчлын ертөнцийн хамгийн хүчрхэг нэг ингэж дуудуулахад төрсэн баг. Thanos-ийн охин Gamora-гийн өнгөрсөн түүхийг харуулдаг хэсэгтэр Gamora-гийн гаргийн тал хүмүүсийг амьд үлдээдэг хэдий ч Guardians of the Galaxy эхний анги шоронгийн хэсэгтэр Gamora-г төрөл зүйлийн хамгийн сүүлийнх гэж харуулдаг. Байж болох таавар гэвэл Gamora-гийн төрсөн Zen гаргийнхан Thanos-ийн эсрэг босдог гаргаад бүгд ядуулсан. Тал амьд оршихуйг устгах нь орчлын ертөнцийг аврах цорын ганц арга юм а гэдэг бодолтой 100% итгэсэн. Энэ зорилготой үнэнч орчлын ертөнцийн ганцхан би л энийг мэдж байгаа гэдгээ маш тодорхой Gamora-д хэлдэг. Юу гэсэн үг вэ гэвэл Thanos-ыг ер нь ятгах ямар ч боломжгүй байсан гэсэн үг. Өөртөө байгаа бүх зүйлээ алдан барин байж зорилгодоо хүрч байгаа байдал нь дан ганц Marvel-ийн эсрэг дүрүүд гэлтэггүй бусад киноны эсрэг дүрүүдээс онцгой болгож өгч байгаа зүйлүүдийн нэг гэж би боддог. Хэм мэдгүй алс ирээдүйдээ Thanos-ийн зөв бусдынх нь буруу байсан ч гэж болно. Ямар ч байсан Avengers-ыг 14 сая 604 удаа дийлсэн тэр хүчрхэг дүр бол галзуу Titan Thanos байсан юм а. Ямар ч тач миний бэлдсэн видео энэ үрээд өндөрлж байна. Хувийн асуудлуудын улмаас ойрд видео оруулах маань жоохон салгартаад байгаа. Тийм болохоор төвчээртэй хүлээсэн та нарт баярлалаа. Мөн миний видеог шимтэн үздэг, миний видеонд дуртай үзэгчдтэй дахин баярлалаа. Видеогоо үзсэн бол лайк болон саба дараад бидэнтэй нэгдээрэй. Мөн видео орсны араас шууд пол залгаад орох болохоор полдо идэвхтэй оролцоорой. Дараагийн видеогоор уулзтлаа. Түр баяртай. Alien 11 TV байлаа.